TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд хүрч байна. Бид бол Бурхны сайн мэдээ болон Есүс Христийн найдварыг түгээж буй найдвар доторх эмэгтэйчүүд. Сайн байна уу сонсогч, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэг маань яг одоо эхэлж байна. Би Жимсээ байна. Гэрлээ маань ч гэсэн өнөөдрийн нэвтрүүлгийн хамт хөтлөхөөр студид маань ирсэн байна. Бид хоёроос гадна бас Марлаа маань түүх ярьж өгөхөөр бид нарт ирсэн байна. Тэгээд сайн уу Марлаа, энэ өдрийн мэндийг хүргэе. За сайн байцгаана уу? Марлаа маань нэгэн эмэгтэй амьдралын түүхийг хуваалцах болно. Тэгээд урам хугарсан, шаналсан, атаархаж хорссон тухай маш хүнд түүх байгаа. Тэгээд гэхдээ төгсгөл нь энэ түүхийн маань төгсгөл үнэхээр гайхалтай түүх байгаа. Тэр нэг амьдрал баян болохоор урам хугарах зүйл байлгүй яах вэ те? Харин тий. Атаа хорсол ч юм уу тий. Бусдыг үзэн ядах ч бас мунтахгүй их байдаг шүү дээ тий. Тэгэд энэ түүхэнд хоёр их нэртэй нэг залуугийн тухай гарч байгаа. Нэг их нэр нь хүүхэд төрүүлсэн, нөгөөх нь хүүхэдгүй. Гэхдээ бие биедээ одоо атаархан өрсөлдөж байгаа түүх гарч байгаа. Сонсогч таач гэсэн хизээ нэгэн цагт атаа хорслыг амьдралдаа бас туулж даван гарсан байх гэж бодож байна. Тэгээд яг энэ амаргүй асуудлуудыг даван гарахнаас бидний амьдралд маш том сорилт толдог. Тэгээд яг Марлаа маань бидэнд энэ түүхийг цааш нь үргэлжлүүлэн бас биднэрт ярьж өгөх болно. За, Жимсээ гэрлээ хоёртаа баярлаа. Мөн сонсогч эмэгтэйчүүд та бүхэн минь сайн байцгаана уу? Та нартай энэ өдрийн мэнд хүргэе. За, би Библийн үнэн түүхүүдийг хүмүүст хуваалцах их дуртай л да. За Библиэд гарч байгаа хүмүүс бүгд л амьдралын зовлон жаргалыг туулсан бодит үнэн хүмүүс байдаг. Энэ газар дэлхийг бүтээсэн Бурхан өөрөө Авраамыг гэр бүлээр нь дуудаж шинэ газар нутагт өгөхөөр амласан. Та нар мэдээж Авраамын түүхийг сонссон л бахтай өмнө нь бүгдээрээ. Тэгэхээр түүний үр хүүхдүүдээс 12 үндэстэн бий болж Бурханы амласан газар нутагт амьдардаг. Тахилын өндөрлөг нь Шило хотод бөгөөд тахилч нь Ийли байлаа. Жил бүр Израиль эрчүүд бүгд ургацынхаа төлөө болон Бурханд талархал магтаал өргөхөөр Шилод цугладаг байв. Одоогийнхоор бол том баяр наадам, хоримшгал тийм том цугларалт болдог байсан. За Элкана гэдэг хүн Хана, Пенина хэмээх хоёр их нэртэй байсан. Пенина хүүхэдтэй, харин Хана хүүхэд төрүүлээгүй юм байна. За Пенина Ханаг үргэлжил дээрлэхэн тохуурхдаг байсан. Хана сэтгэлээр унаж сүүлдээ хоол унднаас ч гарчээ. За тэр жилийн тахилын цагаар Хана мөргөлийн газарт очиж сэтгэлийн зовлонгоо уудлан цорхирон уйлсан байна. Бүхнийг захирдаг Бурхан минь ээ, шивгчнээ харж залбирлыг минь сонсоод хөө өгвөл би түүнийг танд өргөх болно гэж нулимс асгаруулan уйлж залбирч байв. Хаалганы дэргэд сууж байсан тахилч Ийли тэрнийг хараад согтуу байна гэж бодож Хана бүхэл зүрх сэтгэлээ уудлан хэн юу гэж хэлхийг анхаарах сөхөө байсангүй. Шархал шинсэн сэтгэлээ уудалж ойлгосон тахилч тэрэнд амар тайван явдаа. Мөнхийн Бурхан чамд гуйсан зүйлийг чинь өгөх болтугай гэж хэлв. Ханач тахилчид талархаад босож юм идэхээр явжээ. Тэр дахиж гониглон шаналсангүй. Найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр маань үргэлжилж байна. Бид Ханна хэмээх үр хүүхэд төрүүлээгүй болохоор сэтгэл нь маш их шаналж шархалсан эмэгтэй түүхийн талаар сонсож байна. Тэгээд тахилын цагаар бусад хүмүүсийн адил баярлан баясгахын оронд маш их гуниг зовлонд автсан хүн явж байсан байна энэ үед тийм. Тэгээд хэдий тийм байсан ч тэр Бурханд бүхэл асуудлаа хэлж залбирч байсан. Тэгээд тахилч Эли түүнд юу гэж хэлснийг санаж байна уу те? Тайвширдаа. Мөнхийн Бурхан чиний гуйлт залбиралд хариулах болтугай гээгүй юу? Тэгээд л санаа зовнохоо Хана болсон байгаа ч тий яг энэ түүхийг харах юм бол тэгээд бүгдрээ үргэлжлүүлээд түүхээ цааш нь сонсцгоё. За тэгээ.
Бурхан Ханагийн залбирлыг одоо сонсож Хана жирэмсэн болсон байна. Хана хүүтэй болж Самуэль гэдэг нэр өгсөн нь Бурханаас гуйж авсан гэсэн утгатай нэр байлаа. За дараа жилийнхэн тахилын өдөр болж бүгд явцгаахад Хана явсангүй. Хүүгээ том болж хөхнөөс гаргаад бие дааж чадхуйц болох үед нь Бурханы өргөнд хүргэж өгөхөөр явсан байна. За хүүнч тэндээ насан туршдаа үлднэ гэж нөхөртөө хэлжээ. Элкана тэрэнд зөв гэж бодож байвал тэгдээ. Амлсандаа хүрэхэд чинь Бурхан чамд туслах болтугай гэж хэлсэн. Тэгээд Хана гэртээ үлдэж хүүгээ бие дааж чадах болтол нь өөрөө өсөгдөг байна. За хэдэн жилийн дараа Хана хүүгээ дагуулan бэлэгсэлт бэлдээд Бурханд талархал өгөхөөр Шило дахь мөргөлийн өндөрлөг рүүгээ очжээ. За Элкана Хана хоёр хүүгээ дагуулan тахилч руу очив. Хана тахилчид хандан хэдэн жилийн өмнө таны хажууд сун Бурханаас хүү гуйж байсан эмэгтэй байна. Бурхан миний залбирлын хариуг өгсөн. Би Бурханд амласан шүү дээ. Одоо бид хүүгээ бүх насаар нь түүнд өгөхөөр авчирлаа гэж хэлсэн. За тэгээд бүгд Бурханд алдар магтаалыг өргөв. Түүхийнхээ одоо энэ хэсэгт бүгдээрээ Ханагийн сэтгэл санаа ямархуу байсан талаар ярилцъя тийм ээ. За та одоо тэрний оронд байсан бол ямар байх байсан бол мэдээж ямар тач сэтгэл санаа ямар байхаас хамааралгүй Бурханд амласан амлалтаа биелүүлсэн байх нь шүү дээ тийм ээ. Харамсаж, уйлж, гашуудахын оронд Бурханд хандан залбирсан байна. Тэгэхээр хамтдаа тэрний залбирлыг сонсцгоё. Бурхан намайг баяр хөөрөөр дүүргэсэн. Тэр намайг хүчрхэгжүүлж би дайсныхаа өмнө инээх чадaltaй болсон. Тэр намайг аварсанд баярлаж байна. Бурханаас өөр ариун нэгэн үгүй үлээ. Бурхан заримыг баян болгож, заримыг ядуу болгодог. Заримыг өргөмжилж, заримыг доош болгодог. Тэр ядуусыг тоос шороноос салган авч дутагдсан нэгнийг хогийн самнаас салгадаг. Тэр тэдэнд алдар нэрийг өгдөг. Энэ дэлхий бүхэлдээ Бурханых бөгөөд бүгдийг байранд нь байлгадаг. За, итгэмжтэй хүмүүсийг тэр хамгаалж, бузар нэг нь алга болдог. Хинч өөрийнхөө хүчээр амжилт олохгүй. Бурханы эсрэг тэмцэгчд цөөрнө. Бурхан энэ дэлхийг шүүх болно. За тэгээд Элканагийнхан бүгд гэрлүүгээ буцахад Самуэль хүү тэндээ үлдэж тахилчтай хамт Бурханд үйлчлэхээр болсон байдаг. Хана жил бүр нөхөртөөгөө мөргөлийн өндөрлөг рүү очих бүртээ хүүдээ одоо дээл хийж очтгоо. Бурхан Ханад дахин 3 хүү 2 охин өгчээ. За ингээд түүхээ энд хүргээд зогсоё. Найдар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэгтэй хамт байгаад баярлалаа. Тэгээд Марлаа маань бидэнд Хана, Самуэль нарын тухай түүхийг ярьж өгсөн. Тэгээд түүхээ нэг товчлоод сануулъя. Ханна, Пениня гэд 2 их нартай Элканагийн тухай түүх байлаа тий. Харин хин нь хүүхдгүй байлаа? Хана тий. Тухайн үед хүүхдгүй байна гэдэг нь маш хичгүүртэй зүйл байсан. Юм л та. Тэгээд Пенина Бурхны ивэлийг хүртсэн, харин Хана хүртэх хэрэггүй байсан гэж ойлгогдож одоо байсан гэсэн үг. Ханнад ямар хэцүү байсныг бас төсөөлж болох юм байна тий. Тэгээд жил бүр ирэх одоо тусмал Пенина Ханаг доромжилж одоо дорд үздэг байсан болохоор нөө Хана хоолунднаас гарсан байж тээ. Дахлын өргөний үүдэнд нулимс асган уйлж суугаа Ханаг дахилч Эли харахтаа түүнийг согтуу байна гэж бодсон ч гэсэн түүний яг яагаад тэгж сууж байгаа учир начрыг нь ойлгоод дахилч Эли Ханаг юрууж өгсөн байна тийм. Тийм Хана буцаад харахтаа жирэмсэн болж бяцхан хүү төрүүлдэг. Бурхан түүний зүрхний шаналл нулимсыг харсан учраас залбиралд нь хариулсан болохоор хүүгээ Самуэль гэж нэрлэдэг. Нэр нь ямар утга учиртайг санаж байна. Бурханаас гуйсан хүү билүү дээ тийм ээ. Тэгээд Хана хүүгээ бие дааж чадах хүртэл нь гэртээ байлгаж өөрөө өсгдөг шүү дээ. Ээж нь хүүгээ яг л нөгөө нүдний цэцгийн шиг хайрлаж өсгсөн тий. Гэхдээ Бурханд л өгсөн амлалт байгаа. Түүнд одоо Бурханд л өгсөн амлалт байгаа шүү дээ. Тийм тэгээд Хана амсандаа одоо хүрсэн гэсэн үг тий. Тэгээд хүүгээ дахилж Элид авчиж өгдөг. Тэгээд өөрт нь хэцүү байсан ч амлсан ёсороо хүүгээ цаашдын амьдралаа Бурханд зориулан үйлчлэх хүн болгож одоо үлдээдэг байгаа.
Тэгэхээр сэтгэл санаа нь хэдий хэцүү байсан ч тэр баяр хөөртэйгээр бурханд одоо талархал магтаалыг өргөж залбирдаг шүү дээ. Түүнээс өөр үнэн бурхан гэж байхгүй, түүн шиг үгүй, дайснаа одоо ялах хүчийг бурхан л өгдөг гэж магтдаг. Тэгэхээр авралыг өгсөнд нь бурханд талархаж ариун хэмээн магтдаг байх нь шүү дээ. Бурхан бүр яг шагнал олгоод хаанаад 3 хүү 2 охин бас нэмж өгсөн байгаа зү тийм. Тэгээд Самуэль өсөж том болоод бурхны итгэмжит үйлчлэгч болдог. Бурхан тэр нь онцгой төлөвлөгөө бэлдсэн байдгийн. Самуэль бурхны хүмүүсийг цорын ганц үнэн бурханд мөрөгдөх хിവэрэ байхыг одоо уриалдаг. Тэр бас Израилийн анхны хааныг тосолж өгдөг. Бүгдээрээ хэсэг хугацаанд хөгжим дуу сонсонгоо саяны түүхээ бүгдээрээ эргэцүүлэн бодъё. Бурхан танд яг энэ түүхээр дамжуулаад энэ дуугаар дамжуулаад юуг сануулж байна вэ гэдгийг бүгдээрээ эргэцүүлэн бодцгоё. За тийм.
Найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр маань үргэлжилж байна. Бүгдээ энэ түүхийн утга учир сургамжийг орчин цагт бидэнд яаж ойлгож болох талаар бас Библиэр дамжуулан Бурхан бидэнд үгээ хэлдэг шүү дээ. Энэ түүхээр ч гэсэн дамжуулан Бурхан бас танд үгээ хэлэх байхаа. Тийм тэгээд миний хувьд Бурхан бидний зүрх сэтгэлийн зовлонг маш их анхаарч мэддэг гэж бодогдсон. Тэгээд зөвхөн Ханагийн залбирлыг сонсож харилсан юм биш шүү дээ. Тийм шүү. Бурхан бидэнд ямар их хайртайг бас өдөр тутмын минь амьдралд яаж оролцдгийг бас энэ түүхээс бид нар харж болох юм. Тэгэлгүй яах вэ? Би энэ түүхийг одоо анх сонсоод нэг гэр бүлд хоёр эхнэр байх ямар хэцүү болоо гэж бодож байсан л да. Тэгээд угаасаа Бурхан бол тэ хүнийг анханаас нь нэг эхнэр, нэг нөхөр байхаар л уг нь бүтээсэн шүү дээ, тийм ээ. Харин тийм. Тэгээд Элкана Ханаг илүү хайрлаад байгааг Пенина харж л байсан байна л та. Тэгээд тэр хоёр бие биендээ атгарах нь аргагүй л дээ, тэ. Тэгээд гэтээ түүхийг харах юм бол Хана өвчөрхөж одоо Пенинаг хорлож байгаагүй, тэ. Хин нэгэн хүн бидний одоо дургийг хүргэх юм бол бид хариуг нь адилхан барих гэдэг юм байна. Байж боломгүй хэдий ч гэсэн яг энэ нь ол үнэн тий. Харин Ханна асуудал бэрхшээлээ Бурханд шууд хандан өргөсөнд би их баяртай байгаа юм. Бүх зүрх сэтгэлээ уудлан яг юунд шаналж зовж байгаагаа бас Бурханд хэлсэн байна шүү дээ. Тийм. Яг зөв. Тэгэхээр тэр их одоо гоё сайхан үг хэлэх хэрэг байхгүй байсан байх шүү дээ. Бас тахилчийг Бурханд залбираад өгөөч гэж гуйх шаардлага ч байсангүй. Тэр зүгээр л Бурханд одоо өөрийнхөө бүх зүрх сэтгэлээ нээж ярьсан. Тэгээ Хана Бурхантай зөв харилцаатай байсан байна. Тэгээд аж аргалтай сэтгэл хангалуун байгаа юм шиг харагдахыг одоо хүсээгүй те. Зүрх сэтгэлдээ ямар ээдрээ байгааг л шууд одоо нин уггүй илэн далангуй илэрхийлсэн байна.
та нар мэдэж байгаа зү тий хаана шиг л бурхантай шудраг харилцаатай бас шудраг хандлагатай байх хэрэгтэй гэдгийг заримдаа бид нар ариун юм уу төвс болж байж л нөгөө бурхантай ярина гэж боддөг шүү дээ. Зүрх сэтгэлд юу байгаагаа бурханаас нууж чадахгүй гэдгээ бид мэдэж байгаа юм чи хараа бурхантай үнэн сэтгэлээсээ үнэн харилцаатай байх хэрэгтэй л тий. Яг үнэ. Нэг хүүгээ бурханд үйлчлдэг хүн болгож өөрөөсөө хол байлгана гэж амласан бага Ханнагийн бас их зоригтой байгаа зү тий. Харин тийм. Тэгэхээр бүр амлснаа ч одоо биелүүлсэн штэ тийм ээ. Өөрт нь хэцүү байсан ч гэсэн хүүгээ бурханд өгсөн. Тэгэхээр Самуэль бол ээжийнхээ өмч хөрөнгө биш ээ. Харин ч одоо бурхан өөрөө тэрэнд өгсөн бэлэг гэдгийг Ханна мэдэж байсан. Тэгэхээр Ханна маань бас их ухаантай эмэгтэй байх нь шүү тий. За тэгээд бид үр хүүхдээ минийх гэж өмчлөх хандлагатай байгаад идэг. Гэхдээ бурхан бидэнд үр хүүхдийг асарч хайрл гэж өгдөг. Тийм болохоор тэд бол бурханых юм шүү. Тийм шүү гэрлээ. Тэгээ хүлээн зөвшөөрөхөд хэцүү ч гэсэн энэ бол гарцаагүй үнэн юм аа тийм. Бас нэг юм одоо хэлмээр байна. Тэр нь одоо Хаанагийн талархах сэтгэл байгаа даа байхгүй юу? Талархсан, баярлсан тэр үнэт сэтгэлээр одоо залбирч байгаа. Тэгэхээр заримдаа бид нэр авах албатай юм шиг аашилдаг штэ тийм ээ. Тэгэхээр бүх зүйлд одоо чин сэтгэлээсээ талархах хэрэгтэй байна. Харин тийм нөө бид асуудал дээр төвлөрчхөрөө ямар их ивэл нэгүслийг бурхан өгсөнд талархаа заримдаа мартцсан байдаг. Яг зөв. Яг тэгдэг. Тэгэхээр Хаана үнэхээр зоригтой амлсан санагдаад байгаа. Бурханы өгсөн тэр их үн цэнтэй бэлгийг өөрт нь буцаагаад өгнө гэж амласан. Тэгэхээр тэр чинь маш их хүсч гуйж авсан хүүгээ штэ тийм. Тэг хүн бурханы тухай заалгаа зогсохгүй түүнд үйлчлээсэ гэж хамгийн их хүссэн ба. За тэгээ бурхан ч бас Самуэлийг ивэж олон ажил хийлгэснийг Библиэс бид бас уншиж болно тийм ээ. Тэгэд өнөөдрийн түүх ярьж өгсөн Марлада маш их баярлалаа. Тэгээд сонсогчдоо бас баярлалаа. Тэгээд энэ түүхийг өөрсдөө ойлгож зогсохгүй бусдад ярьж өгөөрэй гэж хүсэж байна. Бидний зүрхний залбирлыг бурхан сонсдог, бас хариулдаг гэдгийг бас санаж яваарай. Хамгийн одоо их хүнд хэцүү нөхцөлдөж бурхан итгэмжтэй байж биднийг тайвшруулдаг тийм ээ. Унсан үед маань босгодог. Тэгэхээр энэ түүх тэр чигээрээ итгэл найдварын түүх байгаамаа. Тийм шүү. Тийм байна. Тэгэд би яг л Хаана шиг хайрлсан бүхнээ бурханд өргөхийг хүсэж байна. За тэгэд найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгийн маань энэ дугаараар Хаанагийн түүхийг ярилцаж байгаа. Тэгэд зүр сэтгэл нь шаналж шархалсан үедээ яг яаж бурханд хандан залбирахыг сонслоо. Тэгээд зов шаналлаад байхгүй. Тэгээд онцгой талархлыг бурханд өргөж залбираарай гэж хүсмээр байна. Тэгээд шимгээгч маань залбиралтаа одоо талархлаа яаж багтаах талаар бидэнд хуваалцгаолно. За тэгээд та нарт аав ээж, эмээ өвөө чинь одоо бусдад яаж баярлсан талархсан ингээ хэлж байгаарэ гэж зааж өгдөг байх мэдээж тийм ээ. Талархлаа байнга илэрхийлсээр байгаа юу та нар маань. Одоо зүгээр л нэг жижүүрийн хэдэн үг хэлэх төдий биш шүү дээ тийм ээ. Хамгийн гол нь бүх зүрх сэтгэлээсээ энэ үг сэтгэлээ илэрхийлж гаргана тийм ээ. Тэгэхээр бид бурханд хандан талархдаггүй. Гэр орон, аав ээж, идэх хоол, амьсгалж байгаа агаар, амьд байгаагийнхаа төлөө тийм ээ. За талархал бол нэг төрлийн залбирал гэдэг. Бидэнд хийж өгсөн бүх зүйлийн төлөө бурханд хэлэх бас нэг боломж биднэрт ирж байгаа гэсэн үг тийм ээ. Тэгэхээр түүний нэгүүлсэлд, сайхан сэтгэлд нь, уучлал, өршөөлд нь, мөнх амийг өгсөнд нь одоо бид талархаас өөр аргагүй. За өдөр тутмын амьдралд өгч байгаа ивэл бүрт нь талархснаа хэлж болно бас. Ингэснээрээ бид бурхны сайн сайхан нь өөрчлөгдөхгүй тогтмол байдгаа гэдгийг ойлгох болно. За том жижиг гэлтгүй амьдралдаа байгаа бүхий л тэр сайн зүйлийг бодож бурханд талархаж чадах гэдэг бол одоо хүний хамгийн сайхан дээд чанар тийм ээ. Өдөр бүртээ талархаж сурах юм бол бидний сүнс сэргдэг. За тэгээд зүрхэнд маань бөөм баяр хөөр төрдөг шүү дээ тийм. Тийм байна. Тэгээд бурхан бидний залбирлыг сонсдог эсгэд эргэлзэхгүй байх хэрэгтэй. Яг Хаана шиг биднийг өөр рүү нь очиж ярилцаасаа гэж бурхан хүлээж байгаа. Хэрэг зүрх сэтгэл чинь шаналж байгаа бол шууд л бурхан руу очиод түнд итгээрэй.
Сонсогч бүсгүй та бас бидэнтэй холбогдоорой. Яг энэ нэвтрүүлгийн дараа бас бидэнтэй холбогдоосэй гэж хүсэж байна. Энэ удаагийн нэвтрүүлгээ ингээд өндөрлөе. Тэгээд асуудал бэрхшээл байвал бурханд хандан тайвширлыг гуйгаарай. Хамт байсанд баярлалаа. Баяртай. Та TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг хүлээн авч сонслоо. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл TWR Women of Hope Mongolia Instagram болон Facebook пэйж хуудасаар мөн 90700751 дугаараар холбогдоорой. Нэвтрүүлэгтэй холбоотой таны санал сэтгэлийг бид хүлээн авахдаа баяртай байх болно.